мэдээллийн технологи, харилцаа холбооны дэлхийн чиг хандлага хаашаа явж байгаа юм бэ? Энэ хөгжил дэвшлийн үр шимийг манай орон нутаг хэрхэн хүртэх юм бэ? Хэрхэн энийг хөгжүүлэх юм бэ гэдгийг ярилцахаар хүрэлцэн ирсэн 3 аймгийн сахин хөгжил инновац харилцаа холбооны бодлогыг төмөн олондоо хүргэж байдаг салбарынхаа нийт хүмүүст яамныхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Юун дөрөв 5G буюу дэвшилтэт холбооны шинэ үеийн энэ холбоог Монгол улсад нэвтрүүлэх энэ ажлыг эхлүүлж байна. Зүүн бүс гэдэг бол хүнс хөдөө аж ахуйн салбарын хамгийн том бүс. Байгалийнхаа энэ үр шимийг хүртэж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бол энэ 5G технологи бол хувь нэмэр оруулах зайлшгүй зүйл учраас энийг бид нар нэвтрүүлэхээр ажиллаж байна. Суманд байгаа интернетийн хурд, сургуулийн интернетийн хурд, эмнэлгийн интернетийн хурдыг 10 дахин нэмэгдүүлэх энэ төслийг эхлүүлж байгаамаа. Сумынхаа сургууль дээрээс дэлхийн ямар ч хичээлийг Монгол хүүхэд үзэх энэ боломжийг олгохын төлөө ажиллаж байгаа гэдгээ хэлье. Бид бүхэн нэг 52,000 км урт шилэн кабель байгаа. Энэ шилэн кабелийг тойрог шилэн кабелийн холболтыг эхлүүлж байгаа. Ингэснээр бол цахим хөгжил харилцаа холбоондоо найдвартай байдлыг бий болгож байна. Зүүн бүст хөдөлгөөнд холбооны одоо бидний хэлдгээр уулын ороо дээр байдаг хөдөлгөөнд холбооны цэгүүдийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа. 29 цэгийг энэ жилийн хувьд ингээд ашиглалтанд оруулъя. Малчин маань хаанч амьдэрсэн, бизнесээ эрхэлсэн, тэнд нь харилцаа холбооных нь дэд үтс байдаг ийм нөхцөл байдал бүрдэж эхэлнэ гэдгийг та бүхэндээ хэлье. Шууд ингэдэг бол олон жилийн өмнө загтал харилцааг хүргэж өгдөг байсан бол одоо бол Монголд байгаа бараа үйлчилгээг дэлхийд байгаа бараа үйлчилгээг таны гарт хүргэх цоошин технологиг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг хэлье. Захин худалдааг хөгжүүлэх чиглэлд бол онцгой анхаарч байна. Жижиг дунд үйлдвэрлэлд эрхэлж байгаа бол орон нутгаасаа интернет гэдэг орчин үеийн холбоос гэдэг бол орчин цагийн алт гэж хэлдэг. Энэ холбоосоор дамжуулж дэлхийн зах зээл рүү нийлүүлэх энэ боломжийн төлөө ажиллаж байгаа. Бид нар ийм өгөгдлүүдийг цахим системд байрлуулсан байна. Үүнийг хадгалах энэ кибер аюулгүй байдлын асуудал тулгамдж байгаа. Эрчим хүч тасрахад янз бүрийн аюул осол болоход Монгол хүний мэдээлэл алдагдахгүй байх, Монгол хүний мэдээлэл устдахгүй байхын нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Хотуудыг хөгжүүлэх төслүүдийг эхлүүлж байна. Зөвхөн Улаанбаатар хотод анхаарах биш, орон нутагт хотуудыг байгуулах энэ төслийг бид нар эхлүүлсэн. Үүний нэг нь бол Хүннү хот. Хүннү хотод бид нар хиймэл оюуныг хөгжүүлэх тэр том дата төвийн одоо техник эдийн засгийн үндэслэлийг эхлүүлээд байна. Дорнот аймагт зүүн бүсийн томоохон дата төвийг барих бас энэ бэлтгэл ажил руу орсон. Дата өгөгдлийг дэлхийн олон технологийн компани тэр өгөгдлийг найдвартай хадгалдаг ийм байршил байна. Үүгээрээ дамжуулж Монгол улс экспорт хийх боломж байна. За үүний дараа нь бидний хийхээр төлөвлөж байгаа гол ажил бол манай ийм Монгол академийн байгаа. Иргэд төрийн үйлчлэгийг авахын тулд хайдаг биш, төрийн үйлчлэгээ өгж байгаа газар нь танд тохирсон үйлчлэгийг нь сануулдаг, хилдэг, хиймэл оюунд суурилсан ийм үйлчлэгээ. Эрдэнэт гишүүн ярьж байгаа. Монгол хүний эрх зөрчигдөж байгаа газар болгон ийм монголоороо дамжуулж шууд мэдээлэл өгдөг, хүний эрхийн зөрчлүүдийг бүртгэдэг ийм нэгдсэн систем хийя гэдэг ийм санаачлагыг гаргаж ажиллаж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр мод хөтөлбөрийн хүрээнд хотод модоо тарьсан бол зургийг аваад баталгаажуулдаг, нэмээд ургуулсан бол дахиад баталгаажуулдаг, ургуулсныг гэрчилдэг, ингээд урамшуулалттай болдог. Энэ санаачлагыг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарч бид нар эхлүүлээд байна. Төлжилтийн эсрэг технологийн дэвшлэр шийдэх юм боломж байна. Манай салбар бол хөгжлийг тодорхойлох, хөгжлийг түүчээлэх, хөгжил дэвшлийн өрсөлдөөн хаана явсан бэ гэдгийг тодорхойлдог салбар. Компани нээхэд хэдийн хугацаа зарцуулж байна. Эстонд 7 минут, Монгол улсад 17 хоног зарцуулж байна. Энэ бүх индексүүд бол Монгол улсын хөгжил хаана явж байгаа юм бэ гэдгийг тодорхойлдог. Энэ индексийг урагшлуулдаг хүмүүс бол цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын хамт олон байдаг. Тэм учраас дараагийн энэ хөгжил дэвшлийн томоохон өрсөлдөөн, шинэ үеийн технологи энэ бүгдийг орон нутагт хэрэгжүүлэх бүтээхин ажил бүгдээрээ хамтарч ажиллая гэдэг энэ уриалгыг би одоо дэвшүүлж байгаа.